Нацист Германы эмэгтэйчүүдийн амьдрал ямар байсан бэ? Эрчүүд нь цэргийн албанд зүтгэж, гэр бүлээ хамгаалах үүрэгтэй бол эмэгтэйчүүд нь гэр бүлдээ үйлчилж, үр хүүхдээ өсгөх ёстой. Энэ бол байгалийн хууль хэмээн Гитлер үзжээ. 1. Нацист гэр бүлийн гишүүдийн үүрэг. Гитлер доктортой уламжлалт гэр бүлийн харилцааг чухалчилдаг байв. Эрчүүд нь цэргийн албанд зүтгэж, гэр бүлээ хамгаалах бол эмэгтэйчүүд нь гэр бүлдээ үйлчилж, үр хүүхдээ өсгөх ёстой. Энэ бол байгалийн хууль гэж тэрээр хэлжээ. Улс орны хүн амыг өсгөхөд гэр бүл чухал үүрэгтэй хэмээгээд ард түмнээ тэрчигт нь жинхэнэ Герман Арийн үндэстэн байлгахыг эрмэлздэг байв. 2. Эмэгтэйчүүдийн үүрэг. Гитлер олон нийтийн өмнө эмэгтэйчүүд тэгш эрхтэйч эрчүүдээс ялгаатай гэд эмэгтэйчүүдийг арай доод түвшинд тавьдаг байлаа. Эмэгтэйчүүд зөвхөн 3К зарчмаар ажиллах ёстой ба энэ нь хүүхдүүд, гал тогоо, сүм гэсэн утгатай юм. Айлын эхнэр хүн гэрээ харж, гэр бүлдээ санаа тавьж, ирээдүйн жинхэнэ Герман Арийн үндэстэй хүүхэд төрүүлэх ёстой байжээ. Гитлер эмэгтэй хүний үүргийг зөвхөн эх хүн болох хэмээгээд тэд гэрээс гадуур ямар ч ажил хийх ёсгүй гэжээ. Ажил эрхлэлт зөвхөн эрчүүд л хамаатай ба эмэгтэйчүүд илүү олон Арийн хүүхэд төрүүлэх гол үүрэгтэй байв. Германчууд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн эсрэг маш олон арга хэмжээ авч байсан ба тэдгээрээс дурдвал охид эмэгтэйчүүдийг дээд боловсрал бус зөвхөн гэрийн эзэгтэй болоход нь бэлтгэх. Ажилгүйдлийг бууруулах тухай хуулийг санаачлан гэрийн эзэгтэй нарт тэтгэмж олгох. Эмэгтэйчүүдийг төрийн албаны ажил эрхлэлтийг хориглож 1936 оноос эмэгтэй хүн шүүгч их эрхгүй болов. Ажилтай ганц бие эмэгтэйчүүдийг ажилгүй эрчүүдэд ажиллаа өг гэж шаардсан. Тэднийг зөвхөн халамжийн ажил, хүүхэд асрах, асрамжийн газарт ажиллахыг л шаардаж байв. Гитлер эмэгтэйчүүдийг логик хүндэслэлтэд бодож сэтгэж чаддгүй гэж үзэн аль ч хуулийн байгууллагад ажиллахыг хориглож байжээ. 3. Хувцаслалт. Эмэгтэйчүүд уламжлалт Германы энгийн тариачны хувцас, намхан өсгийтэй гутламсаж, үсээ сүлжих ёстой. Нүрээ будах, богино банзал өмсөх, үсээ будаж олон нийтийн газар тамхи татах нь хоройтой. Төрөх үед хүндрэл гарна гэж үзэн хоолны дэглэм барьж турахыг хориглодог байлаа. 4. Шагнал. 4 хүүхэд төрүүлсэн ихэд хүрэл загалмай. 6 хүүхэдтэй ихэд мөнгөн загалмай. 8 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн ихийг алтан загалмайгаар шагнан, татварын хөнгөлөлт, халамжийн хишиг, театрын хөнгөлөлтөд тасалбар, мөн аливаа үйлчлэгээ авахдаа очир дараалал зогсох шаардлагагүй шууд үйлчлүүлэх эрхтэй болгож байв. 5. Арийн хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх нь. Хөгжлийн бэрхшээлтэй төрөлхийн гажигтай хүүхэд тээсэн нь тогтоогдсон гэхэд үр хөндлөлтийг хуулиар зөвшөөрч, гэрлээгүй эмэгтэйчүүдийг Лебенсборн хөтөлбөрийг биелүүлэх буюу арийн эрчүүдийн хүүхдүүдийг төрүүлэхийг дэмжиж, тэгсэн тохиолдолд урамшуул олгодог байжээ. 1935 оны шинэ хуулийн дагуу хосуудыг гэрлэхээс өмнө цэвэр Арийн үндэстэн мөн болохыг баталж, 1935 оны Герман цус үндэстэн хамгаалах тухай хуулиар Ари, еврейчүүд, циган иргэдийг хоорондоо гэрлэхийг хориглосон байна. 6. Нацистуудын бодлого хэрэгжилтийн нөлөө. Эхлээд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт буурсан. Үүнд мэргэжлийн хүмүүс хамгийн хүртсэн ба багш нарын 15% нь ажлын байраа алдаж, эмэгтэй төрийн албан хаагчид бүгд ажлаасаа халагдсан. Их сургууль суралцагчдын 11% нь л эмэгтэйчүүд байжээ. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах эрхгүй болж, Рейхстагийн гишүүн болохыг хориглосон байна. Мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэгчдийн хувьд нөхцөл байдал арай хэвийн байсан ч хөдөө аж ахуйн салбарт ажиллагчдын цалин хаанаач хүрэхэргүй бага байлаа. Гэрлэлтийн тоо 200 мянгаар өссөн ч 1938 онд гэр бүл цуцлуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа гэр бүл салалт эрс нэмэгдсэн. 320 мянга орчим иргэдийг ариутгаж, эрүүл ахуйн нөхцөл болон эрүүл мэндийн үйлчлэгийг сайжруулснаар нялхсын эндэгдэл буурчээ.